Яг тэр зүүдэм нойрны үедээ тархинд маргааш өдөртөө ашиглагдах серотонин буюу аз жаргалын давар хамгийн эрчимтэй ялгардаг. GABA буюу сэтгэлийг амгалан тайван байлгадаг бодис мөн яг тэр үүрээр унтчих үед ялгардаг. Тэгэхээр тэр үүрээр сэтгэл санаа өөдрөг байлгадаг, жаргалтай байлгадаг, өөртөө ихтэй, стресс төсвөртэй тайван байлгадаг бодисууд маань ялгараад нөөцлөгддөг. Маргааш нь тэгэхээр ямар сэтгэл зүйтэй байх юм, хэр өөдрөг байх юм, ямар зантай байх юм бэ гэдэг маань нойрноос хамаардаг байна. Нойр богинохон хугацаанд хямарсан тохиолдолд бол эхний шатанда мэдрэлийн ядаргаа үсгдэг. Тархины маань эдисийг ядраадаг. Ирч хүч буурна, ажлын бүтээмж буурна, өмнө нь хийдэг байсан зүйлсээс хаширдаг, төвшөөдөг, хоош тавьдаг болно. За ингээд мэдрэлийн ядаргаа үсдэн тарих ядарсан ч гэсэн залуу насныхаа ирч хүчээр тэрийг нэх их оошохгүй, асуудал гэж харахгүй явах тохиолдол их байдаг. Дараагийн шатанда сэтгэл түгшилтийн шинжүүд илэрнэ. Тайван байлгадаг GABA гэдэг бодисын дутагдал өдрийн турш орохоор хит эмзэг мэдрэмтгий, ууртай, уцаартай, хэтрүүлийн юм санаа зовдохгүй, хүний гаргасан зан хааш, эвгүй хандлагад айгүй огцсон мэдрэг ханддаг, гомдомдохгүй тийм болоод тэр. Ийм төгшөмтгий байдалтай хүмүүс бас нилээдгүй явдаг шүү. Ер нь Монголд хийгдсэн түгшилтийн судалгаагаар 3 хүн тутмын нэг нь төгшөмтгий байдалтай яваад байна. Сэтгэл санаа тайван биш байна гэж үздэг. Тэгээд төгшөмтгий би хэтрүүлж юм санаа зовдгоо гэд үзүүлж байгаа хүмүүсийг анзаарахаар заавал нойрны хямралтай бас хавсарч явдаг. Тэгээд энэ төгшөлттэй байдлаа хүмүүс маань удаад ирэхээрээ асуудал гэж анзаархаа болдог. Би угаасаа л юм яаруу твдүү, аадгүй хүн шүү дээ. Би угаасаа л юм санаа зовдгоо шүү дээ. Энэ миний төрлөх зан гэдэг.